За сайн уу залуусаа. Өнөөдөр Викингс зурлалын 5 дугаар бүлгийг үргэлжлүүлэн ярьж өгөхөөр бэлдлээ. Өмнөх бүлэгт Айвар маань ах нартайгаа нийлэн Нью-Йорк хотыг эзэлсэн ч хоорондоо эвдрэлцэн үүбэг хөөж явуулсан. За үүгээрч барахгүй Харалт хаантай нэгдэн Каттегат руу довтлохоор болсон. Бьорныг буцан ирэхэд Каттегатын иргэд болон гэр бүл нь баярлан хөөрөлдөн ухтаж авлаа. Их танхимд орж ирэхэд лагертаа амдаж аваад бидэн рүү Харалт хаан болон Айвар хоёр дайрах гэж байгаа. Гэхэд Бьорн би яг зөв цагтаа ирж гээд хүч хавсаргаар ирсэн Саамичууд гэх үндэстний хаантай очиж мэндэллээ. Түүгээрч барахгүй хааны гүнжийг нь бас сонжоод л амжиж байна. Лагерта хаалбатанд хандаж чи ахтайгаа нэгдэх үү гэхэд үгүй ээ. Бьорн миний амийг аварсан. Хизээж түүнээс урахгүй гэж хаалбатан хариуллаа. Үүнд нь Бьорн ч бас итгэлтэй байна. Тэгснээ Гутрумд хутга бэлгэлснээ наадах чин захирагч Эпемус гэдэг хүнийх байсан юм. Эзнийг нь хаалбатан бит хоёр идчихсэн л гэж авдаг. Флоки андуудыгаа дагуулад бурхтын орон гэд байсан газраа иртэл юун бурхан байтугай бүгж өтгөж тогтохооргүй оргүй хоосон газар байсан. Бусд нь уурлах үед газраас ус оргилж бүр айлгаж орхив. Харин аюуд Флокийг дэмжин хамтран зүтгэхээр боллоо. Каттегатын орон зоогон дээр Бьорн хааны гүнж рүү ширтэн зогсох үед эхнэр нь болох Торвин ирээд зүгээрдээ чамайг хардахгүй. Бидний хайр дурлал дууссан гэдгийг мэднэ. Хүүхдүүдээ харин харж хандаарай гэж хэлжгээд яваад өглөө. Бьорн гоо харин ээжтэй би энэ гүнжийг хүсэж байна. Хаанаас асуугаад үзгэж авч байна. Ямар ч ихэр гоож байгаа биш үү. Тэгсэн энэ лагертаа бас очиод хаанаас асууж гэж байгаа шиг. Үүбэ харин сэтгэлээр унан уйлж буй Торви дээр очиж аргадаад бүр үнсэлцээд унлаа. Үүнийг нь харсан Маргарет Үүбэд багахан уурлан дахиад лагертагийн эсрэг шурглаа. Айвартай бүү тулалд тэднэр лагерта Бьорн хоёрыг алуул. Тэгээд чи хаан бол би хатан болно гэд энэ бол миний чин хүслэл гэж байна. Энэ үед Айвар болон Хэгмунд хамт хоёр шатар нүүсэн шигээ дайны тухай ярилцчихл байна. Хам Айвараас Бьорн лагерта хоёрын тухай асууж бас тулааны төлөвлөгөөнд нь туслахаар шийдэх бололтой. Би зөвхөн чиний төлөө тулалдана. Энэ бол бурхны хүсэл гэж Хэгмунд хэллээ. Астрид далайн эрэгт сууж байгаад гинэт бөөлжих үед Харалт хаан ирэн би чин зүгээр үү гэж асуухад зүгээрээ харин жирэмсэн болсон юм шиг байна гэж хааны нүдэнд нулимс хурууллаа. Дийлдэшгүй Бьорн Саамичуудын хаан дээр очиод охинтой чинь гэрлийг ихэд хаан зөвшөөрөв. Охин нь юу л хажуугийн урт руу ороод явчихлоо. Ямар амархан юм бэ. Нэрийг нь Снайприд гэдэг юм байна. Бараг снайпер гэвэл илүү амарч юм уу. Бьорныг маань хоёр гарыг нь хүлж байгаад дор нь янзлаад хайчлоо. Энэ үед харин хөөрхий Торби шаналн дарчилж байна. Флокигийн нөхөд шинэ газартаа тасаад эхэлжээ. Бүгд тэгшэрхтэй, шийтгэх хэрэгтэй хүнийг сүхээр завчихгүй. Бидний хэн ч удирдахгүй гэж ярихад энэ эсэргүүгээр харин чи битгий бураад бай. Өөрөө хаан болох хүсэлтэй байж гэд ундууцаад авлаа. Хунтаж Альфред Линцфарны сүмдээ хурж иржээ. Аавынхаа сурч байсан номын сантай танилцлаа. Сүмийн нэг лам нь харин айдалстаныг буруу номтон гэд доромжлоод ав. Хариуд нь Альфред ламын амийг нь таглаж дөнгөлөө. Бьорн лагерта ба түүний нөхдүүд тактика ярилцсан Айврыг хуурай замаар дайрна гэж үзээд цэргүүдээ Каттегатаас гарган тосож тулдахаар шийдлээ. Викингчүүдийн ертөнцийн төгсгөл ирэх цаг ойртжээ. Эцэст нь Айвар Харалт хаан хоёрын нэгдсэн хүч Каттегатын зүг хөдлөхөд бэлэн болжээ. Астрид хамт явна гэхэд Харалт хаан эсэргүүцсэн ч тусыг ис олов. Хэгмунд хамтч мөн хамт явахаар ирэхэд Айвар элдийг нөгөөд замд гарлаа. Каттегатыг хамгаалах дайчдч бас бэлэн болжээ. Бьорн хаалбатан хоёр нэг тал бол Харалт Айвар хоёр нэг тал болж ах トゥ нар бие биенийхээ өдөөс илд далах цагч төглөө дөө. Алс нутагт байгаа Флокигийн нөхөд суурингаа барьж байна. Манай хүн бусадтай хандаж бид Один бурхан зориулж сүм барих хэрэгтэй гэхэд зарим нь эсэргүүцв. Гэтэл аюу дахиад Флокигийн талд орлоо. Нөгөө эсэргүүгээр бас л шургуу юм ярьж Флоки биднийг хуурч авч ирсэн гэж ирээд л уурлав. Далуусын дунд маргаан дэгдээд л энэ хэд ер нь яадаг л болдоо. Нэг л ирээдүгүү л харагдаад байна да. Хаан ширээ эрх мэдлийн төлөө тулаан эхлэх гээд хоёр айрам тулж иржээ. Бьорн, Хаалбатан, Харалт, Визерк дөрөв уулзаж арга зам байгаа эсгийг хэлэлцгээгээд барьцааны хүн солилцохоор болж Визерк, Хаалбатан хоёр солигдлоо. Харалт хаан дүүгээ авч ирээд надтай буцаад нэгдгэж ятгсан ч Хаалбатан Бьорноос урахгүй л гэж байна. Үүбэч бас Визеркийг ятгаж би чамайг хөнөөмөргүй байна. Энд үлдгэж гуйсан ч тэр мөн л зөвшөөрсөнгүй. Хоёр талын удирдагч нар тулалдах уу эсвэл хил амаар уучраа олох уу гэдгээ ярилцахаар уулзалтлаа. Бьорн Үүбэ хоёр хоёулаа бид тулалдаж болохгүй. Ах トゥ зэвтэй байх ёстой гэсэн бодолтой байх бол лагертач мөн адил Астридийн эсрэг тулалдмааргүй байгаагаа хэллээ. Хаалбатан ч ялгаагүй л бодолтой байна. Бүгд л Айврын бодлыг сонсхийг хүсэж байв. Гэтэл юу болсон юм мань Айвар гинтл өнөөдөр тулаан болохгүй. Би Сегардын аминд хүрсэндээ харамсдаг. Ах нартайгаа тулалдахгүй гэж Харалт хааны уурыг хүргэв.
Бас ахнараасаа бүгдээс нь нөөцлөлт гуугаад хундаг тулгав. Тэгснээ гинтэл буцаад уурлаад унлаа. Бас л сайхан гар шүү. Ээжийнхээ өшөөг аавна. Энэ муу лагертаг заавал аална гэд Харалт хааныг харин баярлууллаа. Ах トゥ хоёр тэрвэрлдээд хаалбтан уучлалт хүсгэд чамайг заавал аална гэж цогж аваад явлаа. V6 харин Айдл Вулф хаан том хүүтэйгээ сургуулалт хийж байх бол гэртээ буцаж ирсэн Альфред умардынхнаас өөрсдийгөө хамгаалъя гэвэл бид илүү олон зав хийж тэнгисийн хүчээ зузаатгах хэрэгтэй гэсэн бодолтой байна. Гэвч үүнийг хойд эцэгтэй хэлж чадахгүй л байгаа юм байна. Бьорны тулааны тактикийг таамагласан Айвар цэргүүдээ хуваан өөрөө завиа хамгаалахаар бутсан бол Харалт хааны арим үлдэж тулаан эхэллээ. Үбэ Хэгмүнд хам хоёр толгой дараалуулан дайснуудаа завчсаар байв. Харалт хаан бүх хүчээрээ довтлох үед лагертаа ард талаас нь довтолж тэдний цэргүүдийг хоёр талаас нь бүслэн аваад хятаж эхлэв. Ойруу орсон Вицеркийн арим руу саймичууд довтолж манай хүн игээтэй л алуулчихсангүй. Ялагдаж эхэлсэн Харалт хаан бүрээ үлээж Айврыг дуудлаа. Гэхдээ хэтэрхий ороодсон гэж Айвар үзлээ, очихгүй л гэж байна. Хүчин давтсан Хэгмүнд хам шархтан унсан бол Харалт хаан ялагдал хүлээн тулааны талбайгаас зүхтаж Айвар дээр ирлээ. Вицеркч бас тэдэн дээр ирж нэгдэв. Тус асгаруулсан тулааны үр дүнд маш олон викингчүүд өгчээ. Бараг өглүүд байгаа Хэгмүндийг амьд үлдээж Каттегат руу авч явахаар боллоо. Хэгмүнд хаан бухаан оржээ. Лагертаа ирж уулзав. Мань хамб Есүс бурхныхаа тухай ярьсаар л энэ хамб ер нь л викингчүүдийг бараг шашиндаа оруулах нэ. Харалт хаан ялагдлынхаа бурууг Айвар дээр тохон уурлав. Вицерк харин бид авуугах Роллогоос тусламж гуйж болох юм гэсэн тул Айвар зөвшөөрч Вицеркийг Франк руу илгээхээр боллоо. Флокигийн нөхөд Один бурхны сүмээ барих гээд үзэж тарж өгч байна өө. Аюуд нөгөө эсэргүү нөхөр Эйвиний эхнэр дээр ирээд хамтдаа зүтгий эвтэй бай гэсэн ч гуйлт нь талаар боллоо. Эрчүүд хоорондоо муудалцаж гар зөрөөлөв. Энэ нь Флокигийн сэтгэлийг шархлуулах бололтой. Франк руу явсан Вицерк нэмэлт хүч дагуулan буцаж ирлээ. Гэхдээ Ролло түүнтэй ирэлгүй үлджээ. Бас Бьорны амийг хэлтрүүлээрэ гэсэн гуйлт хэлүүлсэн тул Айвар зөвшөөрнө л гэж байна. Флокигийн нөхөд харин сүмээ барьж дуусчээ. Один бурхандаа өргөл өргөж байх үед нь өнөөх эсэргүү нөхдүүд ирж үүмүүлсэн тул ууралсан Флоки игээдээ л алчихсангүй. Хэгмүнд хамб лагерта дээр ирж уулзлаа. Өнөөх л бурхныхаа тухай баахан ярьж байснаа би танд татагдаж байна л гэж авч байна. Тэгснээ таны төлөө би Айвартай тулалдъя. Үгсэн чадна л. Үүнд нь харин манай хүүхэн уйрах шиг л боллоо шүү. Үбэч бас Торвид сэтгэлээ илчлээ тгэлээ. Гурвалжин дөрвөлжин юм боллоо. Энэ үед дийлдэшгүй Бьорн дүүнер дээрээ ирж уулзаад Ролло ирээгүй гэдгийг мэдэж ав. Дүүнертэй хандаж ахаад л аавыгаа бод. Бид тулалдах албагүй гэхэд Айвар чи бидний нэгдсэн хүчнээс айж байна гэд хүмүүсээрээ Бьорныг алуулах гэсэн ч Харалт хаан бид ингэж үзэлцдэггүй гэд болиуллаа. Харин V6-т байх Айдл Вулф хааны бие нь өвдөж хэцүүхэн байдалд оржээ. Хоёр хүүгээ дуудан уулзаж эцсийн үгээ хэлээд амьсгал хураалаа. Үүний дараа Жүүдэд хатан хөвгүүттэйгээ уулзаад том хүүдээ хандаж сайд ноёд чамайг хаан дүргэмжлэнэ. Гэхдээ чи татгалзах ёстой гэхэд хүүн уурлан ээж рүүгээ дайрав. Жүүдэд хариуд нь чи биш дүү чинь хаан болох ёстой гэж ятхан сэнхрүүлсний үр дүнд том хүү Айдл гэрээт хаан ширээнээс татгалзаж оронд нь баг хүү Альфред хаан ширээнд заларлаа. Энэ үед бурхтын нутагт шинээр барьсан сүмд нь гал гарч үүнээс болон эрчүүд нэгнийхээ аминд хүрв. Мунаа Флоки маш их шамлан цурхиртлууллаа. Каттегатад харин Франц цэргүүдээр хүчээ зузаатгсан Айврын армийн эсрэг Хэгмүнд хаанаар хүчээ зузаатгсан Бьорн лагерта гэсэн тулаан ахаад л эхэллээ. Хаа сайгүй л тал газар ой модонд хүртэл энэ тентгүй бол тулаан болж байна. Үбэд Вицеркийг алах боломж байсан ч тэр хийж чадсангүй амьд үлдээлээ. Ойн дунд болсон ширүүн тулааны үед Бьорны шинэ эхнэр снайпер ам үргэлдлээ. Бас нэг ах トゥ ус болох Хаалбтан Харалт хаан хоёр хоорондоо тулахад Хаалбтан огт эсрэг үзэлгүй ахынхаа гарт амиа алдаж балхаалаар одлоо. Хэдэн биенийгээ ч ёстой дуусгаж байна оо. Торвигийн хүү Гутрум Вицеркийн гарт амиа алдав. Харин Астрид лагерта хоёр тулах үед би чамайг аламааргүй байна гэж лагерта хэлв. Хариуд нь Астрид тэр хамаагүй би үхэх ёстой гэд дайрсан тул аргагүй эрхэнд нэвтүрлээ. Энэ үед толгод дээрээс тулааныг харан зогссон Айврын нэмэлт хүч болох Франк цэргүүд нэмэгдэж ирснээр Бьорн нөхдөө дагуулan ухарлаа. Маш их хохирол амссан тул Бьорн бусадтай хандаж бид өтөр түргэн Каттегатаас зугтах хэрэгтэй.
Айвор удахгүй ирнэгээд бүгд цугтан одлоо. Ялалт байгуулсан Айвор Катигатад орж ирж хаан ширээнд суулаа. Гэсэн ч тэр лагерта амьд байгаа цагт миний зориг биелээгүйгээд сөгдөж унатлаа арх ууцгааж байна. Тэгснээ гаднаас ямаа оруулж ирээд лагертагийн суудалд суулгаж доромжллоо. Флокигийн суурьнд харин дараагийн хүн амир өгдөжээ. Бид биенийгээ ээлжлэн хөнөөх нь буруу гэж Флоки хэлээд бид бурхтын итгэлийг хөсөрдүүллээ. Дахин түүнээс хоёр дахь боломжийг гуй. Тэгхийн тулд миний амиар дахил өргөе л гэж байна. Үүнийг нь харин аюуд бүсгүй зөвшөөрсөнгүй. Гэхдээ эсэргүүгээр Флоки худлаа хэлсэн. Тиймээс тэр өөхөх ёстой гэж бусдыг уриаллаа. Ингээд бүгд санал хураахад хүмүүс яг тэнцэв. Сүүлийн хүн болох эсэргүүэрийн хүү Флоки амьд байх нь илүү бидэнд хэрэгтэй гэсэн учраас манай хүн амьд үлдэхэр боллоо. Хаан Айвор дээр дахин нэг зочин ирлээ. Франкаас авга ах Ролло нь хурж ирв. Би чамтай хамсаатан болмоор байна. Энэ газрыг маш их санаж гээд худалдааны гэрээ байгуулахар боллоо. Мань Ролло бүр тулаанч төрхөө алджээ өгөрч хөргөж. Амь зулбан цугтсан манай хэд нэг эвдэрхий балгасанд хорогдох ба очих газар олдохгүй байхад Хэгмүнд хамт бүгдээрээ Англи явцгаая. Би Айтал Вүлф хааныг ятгах чадна л гэж байна. Даанч тэр хаан нас барчихсан шүү дээ. Энэ хоёрч бүр хосууд болчихжээ. Хаас агуул хамт явж байна. Нөхдүүдийг ингэж мөнгөнөж байх үед нь Роллогоо хүрээд ирлээ. Лагерта дээр очиод та нарын амийг авръя. Бьорн та хоёрыг Франк руу авч явъя. Би чамд үргэлж хайртай байсан. Бьорн бол миний хүү гэдгийг чи ч мэдэж байгаа л гэж байна. Юу гэсэн үг вэ энэ ч удаа. Бьорнд ч бас энийгээ хэллээ. Хариуд нь би бол Рагнарын хүү. Чи миний хувьд хинч биш гэд яваад өглөө. Бусад дээрээ ирээд Ролло бүхнээ сурвдаг. Би тэрнийг ална. Тэгвэл амар тайван өгч чадна гэд сүхэ атгаад ирсэн ч үбэ болов. Мань Ролло Айвор дээр буцаж ирээд баахан алба говчур алт эрдэнэс нэхэд хариуд нь Бьорны байгаа газрыг зааж өгсөн тул Айвор тэнд нь очив. Даанч манайхан аль хэдийн арилаад өглөө айчихв. Үбэгийн эхнэр Маргаритл хүлээдээ үлджээ. Нөгөө хэд чинь араа хонгоор нь Катигатад ирээд зав хулгаалan Англи руу хөдлөлөө. Хоосон хоцорсон Айвор харин Маргаритыг дагуулan буцан ирэв. Маргаритыг харсан вице-эрг түүнийг халамжлахаар болж байх шиг л байна. Үүний дараа Ясгүй Айвор дээр сэтгэлдээ бүсгүй нэрээд та бол онцгой сүр жавхлант энтергээд баахан магтаж гарав. Хариуд нь Айвор түүнийг өөрийн гэргий болгоё гэж гуйлаа. Бьорн ба түүний нөхөд Английн нутагт иржээ. Сэргүүд амдан авах үед Хэгмүнд хамт зогсон Айтал Вүлф бүхэж Альфред хаан болсон гэдгийг мэдж авснаар мань хэд торонд орсон байдалтай хааны ордонд хурж ирлээ. Хэгмүнд хамт хаантай уулзаад болсон бүхнийг хэлж би тэднийг дагуулж ирсэн л гэж байна. Харин шоронд байгаа Үбэ Бьорн хоёр бид хуурдагдлаа гэдэл дөвчгнөж өгч байхад нь сэргүүд орж ирээд чирж гарган хаан дээр авч ирэв. Хаан тэдэнд хандаж та нар манай улсад хүчээ өргөвөл амьд үлдээн гэсэн тул лагертаа зөвшөөрөв. Ийхүү Бьорн дэргүүтнүүд нэгэн үе толгой дөрвгүй хятдаг байсан англичуудад зүтгэхээр боллоо. Харин Хэгмүнд хам хуучин байр суурьндаа очихын тулд Есүс бурхандаа үнэнч байгаагаа батлах шаардлагатай боллоо. Шинэхэн хаан Айвор Катигатын иргэдтэй хатан болох бүсгүйгээ танилцууллаа. Вицерк Маргарит хоёр харин Айвор ясгүй тэр хүүхэдтэй болж чадахгүй гэд инээлдэж л байна. Тэгсэн хараа энэ хүүхэн нь чиний цусаар би хүүхэд төрүүлнэ. Чи бол бурхан л гэж авч байна. Тэгснээ мө зэвүү авгаач нь ингэж гэж байгаа юм да. Ясгүй Айврыг ч далаар нь ч нэг тавилаа да. Нутагтаа ирсэн Хэгмүнд хам гадуур дотор жаахан явсны эцэст Альфред хааныг хөнөөх гэсэн хувилдаан болж байгааг мэдэж авчээ. Бьорн Үбэ хоёр хаан дээр ирээд урд нь Экбертийн амлсан газрыг нэхэмжлэхэд та нар надад зүтгэж өөрийгөө батлан харуул гэж хэлээд өөрийн ирээдүйн эхнэр болох гэж байгаа Элсмит гүнжтэй уулзлаа. Энэ гүнжрүүд харин манай Бьорн шүлэнгэтсэн харцаар ширтээд л байна. Альфред хаан Үбэтэй биечлэн уулзаж би аавыг чинь мэддэг байсан. Хүүхэд багтаа түүнтэй уулзсан. Чи Рагнарт төстэй юм. Та нар энд сууршиж өөрийн газартаа болохын тулд чи бурхнаасаа татгалзаж Христэд итгэгч болох ёстой гэж хэллээ. Мань Айвор харин нөхөддөө төмөр нүрээ үзүүлж эхэллээ. Харалт хааныг яагаад явахгүй байгаа юм? Чи хаан болохгүй. Миний эхнэр жирэмсэн болсон л гэж авч байна. Чиний хүүхэд биш шүү дээ бро. Хорон хэлт Маргарит энэ удаад вицеркийг сумлаж Айворын эсрэг турхирж эхэллээ. Чи тэрнийг алж хаан бол. Харин би хатан болно л гин. Тэн гудамжаар алхаж буй ирээдүйн хатан дээр Бьорн явж очлоо. Гүнж Эсмит ч бас манай хүнд талтай л байх шиг бай. Морины зүчэнд орж очоод Альфредийн ирээдүйн сүйт бүсгүйг үнсээд л авлаа. Шөнө харин гүнж өөрөө Бьорны өрөөнд орж ирэхэд манай хүн ямар амархан юм бэ? Дор нь янзлаа тавьчлаа. Харин нөгөө хор хотхаад байгаа Маргарит дээр Айворын явуулсан хүмүүс орж ирээд би дээр нь даарц тоглоод ажлоо. Хамблам Хэгмүнд ч бас өөрийнх нь суудлыг эзэлсэн шинэ хамбад дээр явж очоод амархан төхөөрлөө. Энэ нөхөр угаасаа л Альфредийн хөнөг явуулах хийгээд байсан гарал та.
Харалт хаан Катигатаас явж Англи руу довтлохоор шийдэн Йорк хотод очин бусад цэргүүдтэй нэгдэхээр шийджээ. Визерк харин Маргаретыг алсанд нь уурлан "Чи хизээч хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг чинь би мэднэ. Намайг ална гэж бодож байвал гонж шүүгээд энэ хоёрын дунд дахиад л зөрчилтөө үүслэе. Хэгмүнд хамп аллага үйлдсэн учраас шоронд хоригдож, харин манай хэдийн аюулгүй байдал ганхаж эхэлсэн тул Үбэ бидэнд хаанд зүтгэж Христийн шашинтай болох зам бий гэж хэлэхэд Бьорн ууралдгаараа л уурлаа. Энэ хүүхэнд захиур хагалж мэдхээр юмгээч хүүхдийнхээ жинхэнэ эцгийг хөнөөжл байна. Флоки харин хүмүүсээ цуглуулад би та нараас сүүлийн удаа гууж байна. Эвлэрэлд нь нэгдий. Сүхээ газар буулцгаая гэхэд бүгд зөвшөөрөв. Нөгөө эсэргүү ирж хүртэл Флокигоос уучлалт гуйн удахгүй төр хүүхдийн төлөө хамтран зүтгэхээр боллоо. Альфред хаан түшимдээ цуглуулан Хэгмүндийг буцаан хэрэгэм зэргэнд нь томилно. Бас Үбэ Торви хоёрт адислал хүртээж загалмайтан болгоно гэж хэлэхэд бүгд эсэргүүцэв. Гэсэн ч хаан хэлснээсээ нэтсэнгүй. Хэгмүнд хамп Үбэ Торви хоёрт адис хүртээлээ. Үүнийг харсан Бьорн дургүй байх нь ойлгомжтой. Үбэ Христийн загалмайг зүүж гарын ариун цаграагаа тайллаа. Ганган гэзэгт Харалт хаан Англид Йорк хотод хүрэлцэн ирэв. Тэр дахиад л Весекс рүү дайрах зорилготой байна. Йорк хотыг захирч буй эрд хандаж Тулаанд ялсныхаа дараа Катигатад очиж Айврыг дүлхэн унгая гэж ятхан зөвшөөрүүллээ. Хотын гудамжинд сууж буй Бьорн дээр нэг шар толгойтой нөхөр ирээд бид хоёр нэг эцэгтэй. Намайг Магнус гэдэг гэж авч байна. Мань Рагнерын бутаж хүү болох Магнус том ир болжээ. Та нарыг ирснийг сонсоод би энд яарвчлан ирлээ. Урд нь би ямар ч зориггүй амьдарч байсан гэхэд Бьорн хариуд нь "Дүүмэн чи зөв газараа ирлээ. Одоо чи зоригтой болно" гэж хэлж байна. Айвр Визеркийг дуудан авчирээд "Би боломжгүй зүйлийг хийсэн. Тэгэхээр би бол бурхан гэсэн. Үүнийг тэмдэглэж том баяр наадам хий." Тэр үед Одын бурхан дахил болгон маш чухал хүнийг өргөе гэж авч байна. Энэ хүн чи ер нь солиорч байх шиг байна дөө. Одоо бүр өөрийгөө бурхан дүргэмжлээд ард иргэдийг хүчээр өөртөө сүгдүүлж бариад тэнэгтэж өгч. Тэгснээ босч ирээд дахлыг авчир гэж орилоход цэргүүд нь гинжилсэн хэн нэгнийг дагуулan ирлээ.